Хай манайхан ганайн энэ бичлэгийг үзэж байгаа бүх хүмүүстээ уламжлалт ёсороо өглөө өдөр оройн мэндийг хүргэе. За өнөөдрийн энэ бичлэгээрээ бүгдээрээ юуны талаар ярилцах вэ гэхээр өнөөдөр би та бүхэндээ энэ бичлэгээрээ бусдаас содон амьдралаар амьдардаг 5 хүнийг танилцуулна. Тэгээд эдгээр хүмүүс маань нэлээд олонний анхаарлын төвд байдаг хүмүүс учраас өмнө нь сонсч исэн байх магадлал өндөртэй. Гэхдээ энэ хүмүүсийн талаарх мэдээллийг сонсож байгаагүй хүмүүс нь илүү олон байгаа болов уу гэж бодоод өнөөдрийн энэ дугаарыг бэлтгэлээ. Тэгээд биднээс бага зэрэг өөр амьдралаар амьдардаг хүмүүс гэсэн. За ингээ бүгдээрээ содон амьдралаар амьдардаг эхний хүнтэйгээ танилцгаая. За яг миний хажууд зурган дээр харагдаж байгаа энэ эмээг Батарооны хоош гэдэг тэрээр 65 настай юм байна. Энэтхэгийн баруун хэсэгт орших жижигхэн мужид амьдардаг гинэ. Энэ эмээ маань өдөрт 15 цагийг гэрийнхээ ойролцох цөөрөн дотор өнгөрөөдөг. Ерөнхийдөө унтахаасаа босоод бүх цагийг усанд өнгөрөөдөг гэсэн үг. Эмээг урд наснда загас байсан гэж хүмүүс их шоглож ярьдаг гинэ. Тэгээд энэ хүн усанд нэг л орчих юм бол тийм ч амархан гарч ирдэггүй. Заавал 12-оос 15 цагийг яг л тэр усан дотроо суугаад өнгөрөөдөг гинэ. Манайхан та нар 15 цагийн турш усан дотор байж чадах уу? Хэрвээ чаднаа гэвэл хэдэн өдөр байж чадах вэ? Энэ нэмээ 20 жилийн турш усан дотор амьдарч байгаа. За гэхдээ учир шалтгааныг нь сонсох юм бол дуртай даа ингээд усанд байгаад байдаггүй юм байна гэдгийг нь ойлгоно. Одоогоос яг 20 жилийн өмнө эмээж гэсэндээ хэвийн энгийн амьдралаар амьдардаг байсан гинэ. Тэгээ нэг өдөр гинт нуруу болон үе мөчн өвдсөн. Тэгээ эмнэлэгт очиод үзүүлсэн чинь ховор төрлийн өвчин байна. Яаралтай эмчилгээ хийх шаардлагатай. Үгүй бол та ингээд хэвтэрт орно гэсэн мэдээг сонссон. Тэгээ харамсалтай нэмээд эмнэлгийн төлбөрт өгөх мөнгө байгаагүй. Тэгээ мөнгө байхгүй учраас эмчилгээ хийлгэж чадаагүй гэсэн. Гэтэл нуруу нь өдөр ирэх тусам бүр улам өвддөг болж эхэлсэн. Тэгээд тэрээр өвдөлтөө багасгахын тулд ус руу орж суудаг болсон юм байна. Усан дотор орчих юм бол нуруун дээрх ачаалал нь бага мэдрэгдээд яг өвдөхгүй байгаа юм шиг мэдрэмжийг авдаг гинэ. Тиймээс эмээгийн амьдралын 20 жил эмнэлэгт биш усан дотор өнгөрч байгаа юм байна. Тэгээд нуруу үе мөчн өвддөггүй байсан бол энэ олон цагийг усанд өнгөрөх шаардлагагүй. Тэгээ эмээгийн хийж чадах өвдөлт мэдрэхгүй байх цорын ганцаараа нь ус учраас амьдралынхаа 20 жилийг инхүү усан дотор өнгөрөөсөн байна. Тэгээ нэг хачирхалтай мэдээлэл бас байд юм байна. Тэр нь юу вэ гэхээр эмээ мах иддэггүй гинэ. Тэр өрдөө зүгээр будаагаар л хоололдог. Тэгээ яаж амьд яваад байгааг нь хүмүүс бас айгүйх гайхдаг гинэ. Хоол ундч сайдаггүй өрдөө нэг жоохон будаа идэл болчихдаг. Тэгээд дээрэс нь өдрийн 12-оос 15 цагийг усанд өнгөрүүлдэг. Гэртээ очиод зөвхөн унтаад л босоод эргээл энэ усандаа байж идэг. Энэ тосгоны жоохон хүмүүс бүр хаяа шулам гэж эмээг ярьдаг гинэ. Хинтээ ч юу ч ярихгүй хоолч идэхгүй зүгээр л яг тэр газараа суугаад идэх учраас яг энэ үйлдэл нь жоохон хүмүүсийн нүдэнд бол амар харагддаг юм байна л да. Тэгэд энэ нэмээ нутгийнханд ярихдаа ямар ч эм тариа, ямар ч хоол, ямар ч амттнаас илүүтэйгээр ус л надад хамгийн чухал зүйл байдаг аа. Би усан дотор байхдаа л өөрийгөө ямар ч өвчнгүй аз жаргалтай байгаагаа мэдэрдэг. Уснаас гарчхал юм бол бүх бие минь янгинаад өвдөд идэх учраас ус бол надад хамгийн чухал зүйлээ. Би энэ усан дотор байхгүйгээр огт амьдрч чадахгүй гэж ярьд юм байна. Яа, гараа жоохон л ингээд усанд удаачих юм бол гарын арьс ямар болдог вэ та бүхэн минь мэднэ штэ. Тэгэхээр 20 жилийн турш өдрийн 12 цаг усан дотор байна гэхээр бас их хүн сонсогдож байгаа эхний зочин маань усан дотор амьдардаг эмээ байлаа. За дараагийн зочинтойгоо танилцъя. Энэ зочин маань харин эсрэгээрээ усанд ордоггүй өвөө байгаа. Нүүрэн тэрчгээрээ харуулчихсан байгаа энэ өвөө бол 83 настай Ираны иргэн Амо Хажи. Тэрээр 65 жилийн турш усанд ороогүй тул дэлхийн хамгийн бохир хүнээр тодорсон гинэ. За Хажи өвөө бага байхтай хүчирхийлэлд өртөөд гэрээсээ дайжаад гудамжинд тэнүүлчилж амьдардаг болсон юм байна л да. Тэгээ гэр оронгүй учраас усанд орох ариун цэврээ сахихад бэрхшээлтэй болоод багаар уснаас холцоор хагаад нэг л мэдхэд усанд орохоо болчихсон юм байна. Тэгээ бүр уснаас айдаг болоод усанд орно гэдэг нь өөрөө эрүүл мэндэд цөргөөр нөлөөлдгөө гэж өөртөө итгүүлсэн юм байна. Тэгээ бас энэ хүн маань тамхинд их дуртай. Тэгээ зүгээр нэг тамхи татахгүй хаягдал тамхины ишнүүдийг бөөгнүүлж агаад бүр олноор нь сорж татдаг. Бас шинэ хоол хүнс өөрийг нь өвдгөн гэж бодоод дандаа ялцарч моцсон хоол хэрэгэлдэг гинэ. Бүр өгсөн амтны сэгийг ч гэсэн иддэг. Тэгээ энэ толгойнхаа нийлж байгаад өвөөд овоохоо барьж өгсөн гинэ. Айгүй цэвэрхэн хөөрхөн ганц хүн ингээд ороод амьдрахад тохиромжтой юм овоохоо барьж өгсөн ч өвөө тэр газараа байж чадахгүйсэн. Яагаад ингэсэн чи дандаа нөгөө ялаа шумуултай бохир орчинд байсаар агаад тэр газараа өгүүлээд
бүр цэвэрхэн орчинд дасч өгөхгүй байсан гинэ. Тэгээ би энэ газар бүр байж чадахгүй байна гэд буцаад л нөгөө нэг тэнүүлчлэх амьдралдаа орсон. Тэгээ бүр айгүй олон жил гуйсны эцэст 2022 онд тосгоных нь нийлж гаад түүнийг ятгах жагаад угаалгын өрөөлөө аваачаад усанд оруулсан гинэ. Тэгсэн чинь усанд орсноос хойш хэдэн сарын дараа энэ өвөө нас орчихсон. Уснаас маш их айдаг, ус нь өөрийгөө нь өвдөгнөө гэсэн тэр сэтгэл зүйн түүнийг нас ороход нөлөөсөн баг. Дэлхийн хамгийн бохир хүнээр тодорсон ийм хүний түүх байна. За дараагийн зочинтойгоо бүгдээрээ танилцъя. Орон гэргүй очих газаргүй хүмүүс нийтийн айлд хоног төрүүлдэгэ гэвэл хүмүүс нэг их гайхгүй. Тэгвэл тогтой тухтай гэртээ байж нойлынхоо өрөөнд амьдардаг хүн Солонгост байдаг гинэ. Энэ эмээ хүнжил гудас, угаалгын хэрэгслүүд, индүү, ном, сав суулга, гоо сайхны бүтээгдэхүүнгээд өөрт хэрэгтэй бүх зүйлээ нойлынхоо өрөөнд байршуулсан байгаа. Бүр хоолой хүртэл нойлдоо иддэг. Энэ гэрт ганцаараа байдаг ч гэсэндээ хамгийн тухтай орчин нь угаалгын өрөө гинэ. За тэгвэл яагаад ийм байдалд хүрсэн талаар эмээгээс асуухад тэр хэлэхдээ байрнаас маань эвгүй үнэр гараад байдгаа. Тэгээд нүгс өв, онгорхой зүйлийг бүгдийг нь битүүлсэн ч гэсэндээ үнэрсэн хിവэрэл байдаг. Хажууд айлын хүн маань намайг энэ байрнаас гаргах гээд зориуд үнэр гаргаад идэм шиг байдгаа. Тэгээд нойлын өрөө л үнэр багтай учраас эндээ бүх цагийг өнгөрөөдгөө. Та нар намайг нойлдоо байгаа гэж энэ гэрийн хүмүүст хэлж болохгүй шүү. Би нууцаараа нойлдоо байгаа. Хэрвээ намайг нойлын өрөөнд амьдардаг гэж мэдчих юм бол энэ өрөөлөө мэн нөгөө үнрээ оруулж ирэх байхаа гэж ярьж байсан. Тэгээ нэвтрүүлгийн багийнхан болохоор бүр ямар ч үнэр мэдрэхгүй байсан, үнэрлэхгүй байсан. Тэгээд үнэхээр янз бүрийн байга эсгийг шалгаад мэрэгжлийн багийнхантай хамтарч ажилласан байгаа. Гэтэл мэрэгчлэнүүд энэ гэрт хүн амьдрахад төвөг учруулахаас ямар нэгэн үнэр, ямар нэгэн химийн бодис бүр огт илэрсэнгүй гэж дүгнсэн. Тэгээд нэвтрүүлгийн багийнхан эмээгийн тухай судлаад түүнийг таньж мэдтэл эмээгийн нөхөр нь 10 жилийн өмнө саа өвчнөөр өвдөд одоо болохоор хортавдар гэсэн онцлогоор эмнэлэгт эмчлүүлж байгаа юм байна. Тэгээд эмээ ганцаараа амьдарч эхэлснээс хойш сэтгэл зүйн өөрчлөлттэй болоод янз бүрийн үнэр гараад байгаа гэж төсөөлдөг болчихсон юм байна. Эмч хэлэхдээ энэ эмээ хэн нэгэнтэй ярилцаад нийгмийн харилцаанд ороод ирэх юм бол аяандаа өрөөнөөсөө гарнаа. Энэ үнрээ ч гэсэн үнэрлэхэ болно. Тэгээ нөхрийнх нь өвчин их хүнд тусаад бас ганцаардсан учраас ийм байдалд хүрсэн гэж хэлсэн. Тэгсэн чинь юу болсон гэж нэвтрүүлгийн багийнхан эмээтэй ярилцаад хамт хооллоод дотносоод хэдэн хоногийг хамтдаа энэ гэрт өнгөрөөсөн. Тэгтэл эмээ баг багаар өөрчлөгдөж эхэлсэн. Бүр өдөр бүр цаг тутам зүгээдсэн маска ч гэсэн баг багаар доош нь буулгаад өрөөнөөсөө ч гэсэн гараад аяархаа ярьдаг байсан хүн чинь өөртөө ихтэй чанга ярьдаг болоод галтгоондоо сууж хоололж эхэлсэн. Нөхрийгөө хүн төвчөнд туснаас хойш ганцаардаа сэтгэл зүйн асуудалтай болчихсон байсан юм байна л да. Тэгээ нэвтрүүлгийн багийнхантай ойртоод ярилцаад ирсэн чинь нөгөөх зүйл нь байхгүй болж эхэлсэн. Тэгэхээр өмнө нь хин юм ургуулж бодоод үнэртэй дин гэж бодоод тэгээд угаалгын өрөөнд амьдраад байдаг байсан байгаа байхгүй юу. Тэгэхээр хүн хоорондын харьцаа гэдэг нь хэн нэгэнд ямар их хүч сэтгэлийн дэм болдог гэдгийг харуулж байгаа. Нойлдоо амьдардаг байсан эмээгийн түүх байлаа. За дараагийн зочинтойгоо бүгдээрээ танилцъя. Би танараас нэг асуулт асууя. Та нар нэг гараа өргөсөн чигээрээ хэр удаан байж чадах вэ? За Амари Барати гэх энэ хүн 45 жилийн турш нэг гараа өргөж амьдарсан гинэ. Гараа огт буулгаж байгаагүй өвөө байгаа. Тэгвэл энэ хүн энэ олон жилийн турш яагаад ийм амьдралаар амьдарсан бэ гэхээр өмнө нь тэрээр бусдын лайдл энгийн амьдралтай хүн байсан гинэ. Бичгийн ажил хийдэг, эхнэр 3 хүүхдийн хамтаар амьдардаг байсан. Гэтэл нэг л өдөр гинт ажил төрөл, гэр бүл, найз нөхөд хамаатан садангоо орхиод шашны замаар явхаар шийдсэн. Тэрээр бүх амьдралаа Шива гэдэг нэртэй бурханд зориулсан гинэ. Тэгээ бурхан байдаг гэдэгт итгээд өөрийнхөө шүтлэг бишрлийг батлан харуулах арга юу байж болох вэ гэж аягүйх бодсны эцэст түүний сонгосон арга нь өвхөн үхтлээ баруун гараа өргөж амьдрах байсан. Тэгээ нэг сонирхолтой зүйл нь энэ хүн олон жил гараа болгоолгүйгээр амьдарч байгааг харсан тосгоны хүмүүс нь үнэн ч мэрэгүү ухаантай хүй юм а гэд түүнийг дагаж шүтэж эхэлсэн гинэ. Тэгээ тэрээр хэлэхдээ анх гараа өргөхөд бол айгүй хэцүү байдаг байсан. Байнга өвдөд. Тэгээ одоо бол бүр буулгая гэдж буулгаж чадхааргүй болсон, өвдөлт ч огт байхгүй болсон гэж ярьсан байна. Энэ хүн маань Шива бурханд үнэн ч гэдгээ батлан харуулахаас гадна ахин нэг өөр зориг байгаа
гинэ. За тэр нь ямар зорилго вэ гэхээр үнэндээ тэрээр нийгмийн сайн сайхны төлөө ийм шийдвэр гаргасан гинэ. Нөгөө Шива бурхнаа хүндэлсэн хүндэл нь байгаа ч гэсэндээ түүний хажуугаар дэлхийн инх тайвны төлөөх дайны эсрэг үзэл бодол бас байгаа юм байна. Тэгээд амар бахартай нэгэн ярилцлага өгтөө яагаад бид нар хоорондоо хэрэлдээд яагаад бидний дунд ийм хүзээ ядалт дайсагнал байдгийм бэ? Би бүх индианчуудыг амар амгалан амьдраасаа гэж хүсэж байна. Тэгээ би дэлхийн нийтээрээ амар амгалан амьдрахыг хүссэн учраас насан туршдаа ингэж баруунгараа өргөж амьдарч байна гэж ярилцлага өгсөн гинэ. За одоо бүгдээрээ хамгийн сүүлийн сонирхолтой амьдралаар амьдардаг хүнтэйгээ танилцъя. Дэлгэцэн дээр харагдаж байгаа энэ хүн болохоор энэтхэгийн йогийн багш Фрад Жани гэдэг хүн юм байна. Энэтхэгийн Гужарат хотод төрсөн. Тэгээ төрлөх тосгондоо амьд дайрих гэж хүндлэгддэг хүн гинэ. Цагаан үстэй, цагаан сахалтай, улаан хувцастай, хамрын бүүж зөөсөн тэрээр өдөр хоногийг бясалгаж өнгөрөөхөөс гадна мацаг барьдаг гэдгээрээ алдартай байна. Тэгээ энэ хүн маань 70 жилийн турш хоол идээгүй гинэ. Хоолнд бүр амаач хүрэгдэггүй, бүр ус ч уудаггүй гэж байна. Итгэхэд хэцүү боловч энэтхэгийн батлан хамгаалгын судалгаа хөгжлийн байгууллагаас энэ бүх зүйл нь үнэн гэж мэдгдсэн байдаг гинэ. За тэгээд энэ йогийн багшийг баруун энэтхэгийн Гужарат мужийн эмнэлэгт 15 хоногийн турш 20 зарийн дэглэмдээ байлгасан гинэ. Тэгээ энэ хүний байгаа эмнэлгийн өрөөнд нь камер суйрлуулад тэгээ энэтхэгийн батлан хамгаалгын судалгаа хөгжлийн байгууллагын 30 орчим цэргийн эмч нар судалгааны багийнх нь нийлээд 24 цагийн турш энэ хүнийг хянсан юм байна. Ажиглалтын үр дүнд энэ йогийн багш маань 2-7 хоногоос дээш хугацаанд юу ч идээгүй, юу ч уугаагүй. Тэр ч удаа бүр бийц газар руу ч ороогүй гэсэн мэдээлэл байгаа юм. За мөн дааврын төвшин, судасны цохилт, зүрхний өвчин гэх мэт хэвийн бус шинж чанар огт илрээгүй юм байна. Тэгээ нөгөө судалгаанд орохын өмнө бас нэг шинжилгээ аваад судалгаанаас хойш нэг шинжилгээ авч байгаа штеп. Тэгсэн чинь нөгөө нэг 15 хоногийн турш огт хоол идээгүй байсан чинь бидэнд бүр ямар ч өөрчлөлт илрээгүй гинэ. Тэгээд Жани гэд энэ өвөө өөрөө хэлэхдээ хүнд хамгийн эрхтэй зүйл нь хоол бишээ, бас ус ч бишээ. Хүн төрлөختөнд хамгийн эрхтэй байдаг зүйл нь ердөө нарны гэрлээ гэж хэлсэн гинэ. Тэгээ энэ хүний талаарх мэдээлэл дэлхийд даяар таарсны дараа хүмүүс бас дуурайгаад нарны гэрэл бараадаад дээрэс нь хоолч идэхгүй, ус жуухгүй байжгаад нас орсон тохиолдлууд бас ганц хоёроор тогтдоггүй гэж байна. Тэгээд энэ йогийн багш маань 90 настайдаа өөд болж исэн байна. Тэгээд амь цэрэн байхад нь бол эмч нар эрдэмтэд яг юунаас болоод яагаад хоол идэхгүй усуухгүй байгаа хэрнээ зүгээр ингээд амьдраад болоод байна вэ гэдгийг нь судалж тогтоож чадаагүй юм байна. Ингээд өнөөдөр би та нартаа ачаалттай амьдралаар амьдардаг 5 хүний талаарх мэдээллийг хүргэлээ. Тэгээ та нар маань ч гэсэндээ сэтгэл хэсэгт өөрхөө сонсч исэн ачаалттай амьдралаар амьдардаг хүмүүсийн талаарх мэдээлэл байх юм бол бичиж үлдээж бусаддаа сонирхуулаарай. За ингээд өнөөдрийнхөө энэ бичлэгийг энэ хүрээд өндөрлүүлье. Тэгээ миний бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дараад намайг дэмжээрэй. Бас мөн миний Instagram хуудсыг дагаарай. Дараагийн бичлэгээр дахин уулзтлаа. Түр баяртай.